За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхцөл гэдэг бага ангийн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байна. За багшун гэдэг бол хүүхдийг боловсрал мэдлэг чиглүүлэхээс гадна зөв хүн болон төлөвшгөд чухал үүргийг гүйцэтгэдэг. За энэ чигтгаараа бага ангийн багш гэдэг бол хүүхдийг эрдэм мэдлэг чиглүүлэхээс гадна зөв амьдралын зөв дадлаг хөвшөлттэй болгоход тусалдаг. За өнөө цагт сэтгэл оюуны боловсролыг энэ тэнцээ очих шаардлага тулгараад байна. Энэ ч үднээсээ манай E-Star сургууль Америкийн нэгдсэн улсын MR их сургуулийн SEAL буюу сэтгэл оюуны боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургууль болоод байгаа. За энэ хүрээнд багш нар маань нөлөөлөл ажил явуулдаг төдийгүй йог, бяцлаглалын хичээлийг хүүхд хөгжүүлэх хөтөлбөртөө оруулж өгснөөрөө онцлогтой байгаа. Одоо орчин үед хүүхдүүдэд ном унших гэхээсээ илүү зурагт үзэх, утас үзэх тийм дадалтай болоод байгаа. Манай сургууль хүүхдүүдэд номыг унших дадлаг хөвшилтэй болгохын тулд уншлагын цагийг номын санч маань ороод тэгээд номын сандаа уншлага хийгээд номын тэмдэглэл хөтэлдэг. Хүүхдийн ном унших таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.